Зарим үзэгчтэй манай телевизийн сурчлах хэсэг Дэлгэр мөрөн голын ирэг дээр ирээд байна. За 100 цаг ирсэн үед болоо Дэлгэр мөрөн голын айс авыг бохирдуулах эрэг орчим одоо хог хаягдал хаях одоо тохиолдлууд ихсдэгэ тэр одоо улирал нь ирсэн байна. За бидний энд яг ирсэн үед бол маш их хог хаягдлууд байна. За тухайлах юм бол хамгийн их зөнхлөн тохиолдож байгаа хог хаягдлын хувьд бол архины шил, пивны лаац, за тамхины аккорк, тамхины цаас гэдэг одоо эдгээр хог хаягдлууд бол маш ихээр байна. Тэгэхээр зуны улирал ирсэн энэ үед бол бас ард иргэд маань гол дээгүр олноороо одоо бүлгэрээ архитан согтуурсныхаа дараа одоо хог хаягдлаа хаях тохиолдлууд одоо маш их байгаа. За тэр дундаа бол иргэд маань голд одоо автомашин авах тохиолдлууд маш их гардаг. Тэгэхээр ерөнхийдөө бол ард иргэдтэй сэрэмжлүүлэг болох үүднээс энэ удаагийнхаа мэдээллийг бэлтгэж байгаа. За хэрвээ иргэн та голын айс авыг бохирдуулах, голын эрэг дагуу хог хаягдал хаях, за голд машин авгаасан тохиолдолд одоо ямар арга хэмжээ авдгийм бэ те, байгаль орчны хуулиар одоо ямар хууль байдгийм бэ гэдэг талаар та бүхэндээ одоо албаны хүнээс мэдээлэл хүргэх болно. Хог хаягдал одоо голын айс ав дагуу иргэн одоо хог хаягдал хийсэн тохиолдолд 192,000 төгрөгийн торгуул ногдуулах хуулийн заалттай. За бас нөө дулаарж байгаатай холбогдуулаад голд машин угаах, бохирод зүйлс угаах энэ үзэгдлүүд нь ер нь их хандлагатай болж ирж байна. За голын иргэд байгаа одоо машин угаасан тохиолдолд иргэнийг бол хөдөлмөрийн сэтгүүл хэмжээг 10 дахин нугалж торгуулийн хэмжээнд ногдуулах байгаа. За 10 нугална гэдэг нь манай хөдөлмөрийн сэтгүүл хэмжээ 192,000 байгаа. За энэ нь ингээд 10 нугалдахаа сая 920,000 төгрөгийн торгуул ногдох ийм хуулийн заалттай ингээд явж байгаа. За ингээ энэ одоо ерөнхийдөө гол усны бас нэг үерийн одоо усны төвшин нэлээд өндөр байна. Энэ дагаас айл хүмүүс маань ерөнхийдөө хүүхдүүдээ голын савдаа хараа яналтаа явуулж явах хэрэгтэй байна. За тэгээ ерөнхийдөө эх 7 хоногоос ерөнхийдөө голын дагуу хяналт шалгалтын ажил байгаль орчин доктортой хөгжлийн бодлогын тасгаас зохион байгуулагдаад ингээ явна. За энэ дагуу одоо ингээ явагдаад эхлэхээр за энэ голын дагуу хог хаягдал хайж байгаа иргэн болон машин угааж байгаа иргэдэд одоо торгуулийн арга хэмжээ ингээд авахтаад явна. Хотын хөгжил оршин суугаа иргэдийн ахуй соёлтой салшгүй холбоотой байдаг. Зарим иргэдийн ухамсаргүй үйлдэлээс болон гол ус байгаль их дэлхийгээ бохирдуулсаар байна. Хэдийгээр холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран цэвэрлэгээ хийдэгч хэдхэн хоногийн дараа дахиад л голын эрэг дагуу хог хаягдал бий болдог байна. Хог хаягдлаас авч үзэхэд Дэлгэр мөрөн голын эрэг дагуу архитан согтууралд ихээр явагддаг нь харагдаж байна.